Ороо минь. За ингээ бид хоёрын дараагийн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хоёул гоё чөлөөтэй гоё. Сайхан яриа өрнүүлээ гэж бодлоо. Өнөөдөр чи жугаас өргөжлөлөө хийж байгаа. Өнөөдөр орж байгаа. 12 өнгөрсөн чинь тэгэл. За одоо та нэг хэрээр гэр хцээр дэр хийж явахдаа гоё хөгтөө ч юм уу сонин чамин үзэгдэлтэй таарсан ч юм уу. Тим сэдвэр ихлүүл сонирхолтой болоо гэж бодлоо л доо. Тэгээд юу одоо нэлээд хэдэн жилийн өмнө бараг 7-8 жилийн өмнө нэлээд хэдэн жил. Бас нэг их л модон донд явжсэн. За заавал тэр газар гэж хэлээд явах хэрэгтэй. Тэгээд орой болоод ер нь нэг тийм жоо алхмал санагдаадсэн. Тэгээд явж байгаад урд ингээ нэг юм сүмэлц нэг юм одоо нэг гэрэл байсан байхгүй юу. Тэгээд нэг жим дагаад явж байгаа. Тэгээд сүмэлц нэг гэрэл ингээд тэг нилээн төхлөө. Тэгс наваа ингээд нилээн төхөд нэг 3-4 метрийн зайтай ингээд төхөөл цаашлал. Тэгсэн чинь нөгөө гэрэл чинь ингээд цаанаас ингээд дахиж нэг гарч явах хоёр болцсон. Тэг ингээд орой штэ тэр чинь. Айгуу болон гоё оройсэн айгуу их од мичтэй өгчихсэн. Тийм тэргэл сар март айгуу гоё оройсэн. Тэгээ явцсан чинь нөгөөх нь 3 болсон. Тэгсэн чинь ингээд бараг 7-8 болоод явчихчихна. Тийм айгуу би одоо бас айгуу яадаг юу байхгүй одоо эргээд иймтэй дахиж нэг таарах юмсан да гэдэг. Тэгээд ингээд 7-8 болстой бүр 10 болсон. Дараа нь би бараг хэдэн 100 тийм юм сүүмэлсэн юм гэрлүүд донд ингээд гэтээ одоо нэг юм сонин хөдөлгөөнтэй тийм зөөлхөн зарим болохоор нэг юм шилжээд байгаа ч юм шиг нэг юм огцсон. Тэг бүр хэдэн 100 гэрэл бүр тэр ингээд төсөөлөд үзээр орой тэг нэг юм эдий дайны гэрэлнүүд хэдэн 100 гараа болоод ирсэн. Тэгээ би ингээд дунд нь орохоор ингээд зөөлөн хоёр тишээ ярагдаад яг тэр тийм гэрлүүд донд явчихсан. Бүр маш их. Тэгээ би бүр өөрөө ч хөтөл гайхаад балмагдаад ингээд бүр сонин ингээд бас тэгтээ айх биш маш их гайхах балмагдах сүрдэх юм шиг бүр юм ерөөсөө үзэгдэл үзэж байгаа юм читэй ямар мэдрэг төрхөө нэг тиймэрхүү. Тэгээд тэр дондор ингэж явж байгаад эргээд ингээ харахад байжлаас. Тэгээд цаашаа явахад нилээ явсан тэгээд байжлаас. Тэгээл холдоод өнгөрч ирсэн. Тэгээд би сүүл тэр талаар нэг тэр нутгийн нэг настай хүнээс асуухад харин нэг их тийчийг сонин юмтай таарсан байна. Хоор юм байна. Намайг жоохон бахт аав нэг тийм ярьдаг байсан. Тэр ойн одоо миний ойлгосноор ойн сүнснүүд төлөө тэгж шуулдаг гэж. Тийм. Ойн эцдүүд тэгж шуулдаг. Тэгээ тийм юмтай таарна гэдэг их л тийм сонин маш ховор хувь заял юм байна да. Хүүхд тахт ааваас нэг тийм ямар ч нэг хальтмал сонсч ирснээс санаж шүү. Чи нэг тийм л юмтай таарсан байх гэж хэлжсэн. Тэгээ нэг юм эцдүүд ойн сүнснүүд итгэл гэж тайлбарлаад байгаа юм. Тэгээ тэнд бас надад ботсон нэг тийм одоо нэг би нэг тийм зүйлтэй очиртэй гэдэг нэг бодол байдаг л. Энэ өөрөөс миний амьдралдаа бүр одоо үзэж харсанд үнэхээр их баярлдаг нэг тийм одоо тохиол. Сонинд юм харж lalаа шүү дээ. Яг юм гал шиг ингээд үнэг ингээ ойгоор ингээд ийм тэрнгүүр ингээд хараагаал ингээд явж байгаа намайг тойрч мөрчөд ингээ харахаар ингээд яг ингээд гал байгаа байхгүй. Их тийм үнэг шиг тиймтэй таарч л байсан. Эсвэл ингээд ихээр асаасан гал ингээд тэндээс ингээд дөөл ингээд тасраад яг юм бөөшиг болоод ингээд бөөлөд ингээд тойрж ингэж одоо цамнж байгаа буцаад галд ороод ингээд асж байгаа тиймэрхүү зүйлтэй ч гэсэн таарч л байсан. Гэхдээ сонин зүйлсүүдийг алиг дэрх хэвдээ тэгээд ямар ч натаа учирсан л юм чинь. Ингээд амьсгалж байгаа юм шиг ингээд яг миний явж байгаа газар ингээд тэр ингээд амьсгалж байгаа юм шиг ингээд одоо газар ингээд тайвалцаад ингээд тийм зүйлтэй таарчсан. Жишээ нь би одоо нэг ямар кинонд гардаг шиг нэг юм мотын мөчрүүд ингээд гар хөр шиг ингээд хөдлөөд ингээд яаж байгаа тиймэрхүү зүйлтэй таарч л байлаа. Аватар кино шиг үү. Бүшний зэдээр гардаг шиг нэг тийм сонин содон зүйлтэй таарч л байлаа. Тэг чинь ингээд галын ингээд хажуу сууж яхад ингээд би одоо амьдралтаа тийм хорхоо хараагүй тийм хилнэц шиг юм шиг тэгтээ ингээд тийм
хүн шиг биетэй юм шиг тэгээд ингээд миний үйл хөдлөл болгоныг ингэж дагаж дуурайгаад хөдлөөл тэгээд ингээд би ингээд нэг юм аваад ингээд гартаа барихаар ингээд дагаал нэг юм авч бариад яг миний бүх хөдөлгөөнийг дуурайж ингээд жирэлзээд алга болж исэн тийм сон тохиолдол бас нэг айгүй сони юм ярихад би нэг айл тоонсны тухай нэг айл намайг ингээд би ганцаараа зүгээр тэгтэр чиж юм нэг юм ерөнхийдөө хүнд бас нэг эвгүй сэтгэл төрүүлэх төлөө би ингээд хайкинг хийгээ ингэж явдаг хүн байгаамаа гэтэр гээд ингээд таарсан тэр айлын хаамарт нэг юм зураг байсан байхгүй юу. Яг хадаг ингээд яатсан. Тэгсэн чинь шүн яг би тэр харсан зураг харсан тэр хүний зүудлээд. Тэгсэн чинь яг ингээд зүудлээд сэрхийн өмнөх ингээд миний хадгийг тэгшлээ тавьчаар гэж хэлж зүудлээд. Тэгээ өглөө болцсон. Гэл амар чичээс ирсэн нөгөө зургаар харсан чинь яг нэг зураг ингээд тавина ингээд тойрол хадыг тавьчихдээ шүү дээ. Тэр нэг тал нь унжаад нүрийг нь дарцсан. Тэгээ би яг тэг зүудлээ. Тэр зурган дээр хүн миний зүудэнд орж ирээд энэ хадгийг ингэж тэгшил тавиарай гэж хэлээд явчихсан. Тэгээ яарсан ч яг хадг ингээ дуурна гэдэг унжчихсан. Тиймэрхүү зүйлсүүд итэргээл. Гэхдээ тэгээд алийг тэр ихэвтэй 9 шидийн зүйлтэй бишгүй л таар. За одоо хоёлаа ингэ хүмүүсээс ирсэн сэтгэлдлүүд ойлоо өргөжлүүлээд ярий те. За таны бодлоор багш хүн гэж яг ямар хүмүүнийг хэлэх вэ? За наа чи бол нэлээд л ярих Тэгж яа гэж байдгүй. Сэдв. Багш ээж хүн ямар байх вэ? Эсвэл дарамтлагч уу? Эсвэл айлгагч уу? Багш гэдэг хүнд нэг тодорхой хэмжээний үүрэг байгаа. Шав гэдэг хүнд ч үүрэг байгаа. Бид нар багшийн талаар их ярьж байна. Гэхдээ шавын талаар ч бас ярих хэрэгтэй. Шав хүн өөрөө амрах хэрэгтэй. Нэгт яг олон тийм жишээнүүд би ч одоо ингээл янз янзын хүмүүстэй уулзж ирсэн. Нэг юм багшийн нэг юм дарамт тийм нэг юм орчихсон нэг юм сонирн болцсон хүмүүс аягүй их таарчсан надад. Ажил төрлөө хийгээ явахгүй ирсэнгүү барьсангүү одоо харааны өрөөнө өдлөхгүй шүү гэж дарамтлагдаг хүмүүс байна гэх юм. За яг зөв наад асуудлыг ч одоо сайн хөндөж ирнэ. Эсвэл нэг өөрийнхөө нэг юм хамаа мэдхгүй ч юм уу юмаа ингээд асуухаар өөдөөс нь загнаад ч юм уу доромжлоод идэх ч юм байх юм. Тэгээ эсвэл яг юм өөрийнхөө байлгах гэдэг юм байдаг. Би надад ч нэг юм хөрцсөн гэд гэртээ ингээд байждаг. Тэгээ шавнэр нь хоёр шавнч гэл ингээд үүдэнд нь зогсож идэг гэж. Одоо нэг юм одоо хуучин нэг хааны ордны хоёр хүн ингээд зогсож идэг ч нэг ба нэг тэг ингээд бэлэн тэг ингээд зогсдог байсан. Тэгээ багш тийм аваадэр ийм аваадэр гэл тэгвэл тэрийг нь хийгээл байждаг ч гэдэм үү те. Тэгэл багш бас нэг тэр чинь 2 3 жилийн өмнө ч нэг хүн ирж уулзчихсан. Тэгсэн чинь ингээд ажил төрөл бүх юм янз янз юм хийж болохгүй. 3 жил одоо багшиндаа амьдраад ингээд явах хэрэгтэй. Бус тийм чи бүгдийн хонгоо тэнгэр чинь та нар янз янз юм хийгүүл сэвт чинь бузарт чинь 3 жил өстө яг багшийнхаа гэрт ингээд өглөө нэрээд оройн явдаг яг ажил шиг өглөө 9-д ирээд оройныг 8-д явдаг ч тийм. Тэг ингээд жил хар явал өстө үнэхээр туйлдж байна гэдэг. Явахаар сэвтэнд бузарт нь хин нэг ч үхэнд хатна болохгүй гэд би бүр ингээд яаж чадахгүй гэж сонирмаа нэг тийм сонсчлаа. Эдгээр ерөөсө бөөгийн ёс биш. Энэ тэр хүний өөрийнх нь бодож олсон л зүйл. Яг мэдээж тэр чинь багштай сурах юмаа сурна, ойлгох юмаа ойлгоно, мөн өөрөө ч гэсэндээ өөр ингэсэн үзэл бодол өнгө айсхим маяг тэ арга ухаантай болон тэр хүн чинь өөр ингэсэн онцлог байх ёстой шүү дээ. Тэгэхгүй нэг юм хулбарлаа л хэлсэн болгоныг яагаад гэдэг вэ тэр одоо бөө гэд чигтэй хэцүү шүү дээ. Тэгэхээр эдгээр саний ярьсан зүйлсүүд бол бөөгийн ёс биш. Энэ зүгээр тэр хүний сүсэг бишрэл итгэл үнэмшлэр нь одоо боолчлоод байгаа байхгүй да нэгсэн дөө. Яг зөв. Энэ зүйлээс хүмүүс зоригтойгоор хаях хэрэгтэй, татгалзах хэрэгтэй. Дараа нь одоо юу гэх юм харааны өрөө нөхүүлнэ хатуулна гэж л байгаа юм байна. Тэр хүний аанаас тийм муу муухай юм гарч байгаа юм чи тэр хүн өөрийгөө л баллна. Бүр айхтар баллаад дуусна. Харин багш яах хэвээр. Мэдээж багш одоо тэр шав хүндээ нэг буруу зүрх юм хэлвэл ганц нэг зандрах юм байх л баг тэр чинь байлгүй л яах вэ? Дээрээс нь хүнээс бас нүг сонсох хэрэгтэй шүү дээ, сонсох хэрэгтэй. Гэхдээ түүнээс тийм харааж өрөөгөөд элдэг янзаарнд одоо доромжлохын нэр биш. Эсвэл нэг юм гэртээ ингээл гэрийн ажил хийлгээл зарцлаал тий. Аягаа болгоход хогоо шүрдүүлээ шалаа арчуулаад эсвэл ингээл байх юм биш. Нөгөөдөөр энэ бидний амьдрал л шүү дээ. Амьдрал урсаад шүү дээ.
чинь одоо юу гэдэм чи гараад малаа хариулаад байхгүй гоос тээ. Ямар нэг юм хийх л хэрэгтэй. Тэгэхээр энэ нийгэм цаг үедээ бас дандаа бөө гэдэж болохгүй шүү дээ. Чи бас нэг хүнд чинь хувийн амьдрал, карьер, ажил төрөл юу гэдэм бас нэг юм хобби сонирхол ч юм байгаа шүү дээ. Тэгэхээр юмыг ингээд нийцүүлэх хэрэгтэй. Түүнээс нь өдөр болгон ингээл нэг цагт цуглараал нэг цагт яваал энэ ч одоо ямар утгагүй нэг юм зунгаарлцсан юм бэ те. Нэгдэх юм бол шав хүн гэдэг чинь өөрөө аягүй хөөргө хариуцлагатай байх хэрэгтэй. Зарим хүмүүс ч одоо ингээл харахад надтай уулзал чинь янз янз юм ярьж лээ тийм. Тэгтээ тэр хүмүүст өөр ингэсэн ухамсар байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь өөрөө өөрийнхөө онготой нөхөж байгаа бүү. Тэгэхээр тэр хүнд юу хэрэгтэй? Тэр хүнд өөрийн гэсэн арга ухаан, эрдэм мэдлэг, авяас бэлэг, өнгө айс те юм хэрэгтэй байна. Түүнээс зүгээр тэр багш ингээл хуулбарлаа ч юм уу те. Эсвэл нэг юм үзмэрчтэй болцсон юм шиг те. Энийг их ч үзүүлээ, тэрийг их ч үзүүлээ гээл энэ улаан уу, энэ ногоон уу, энэ шар уу гэдэл те бас хитрхи тэх юм ш. Тэр хүн мэдэх боловч өөрөөрөө бас хөгжих хэрэгтэй байхгүй. Тэрийг зүйлийг тэр багш гэдэг хүн гаргаж ирэх хэрэгтэй байхгүй та. Тэгэхгүй ингээд нэг юм өөрөө юу ч бодохгүй, юу ч ойлгохыг ирмэлцэхгүй зөвхөн нэг хүний амнаас тэр бүү мөргөлд үнэх гээд яваад ингүүл тэр хин нэгний хоолбор болох юм. Тэр хүн чинь өөр ингэсэн бодол зүн одоо тэр нэг тэмүүлэл түүнээс хүчинд олж авсан мэдлэг хэрэгтэй. Тэгээд би зөв түрүүний жишээн дээр ярихад бол нэг юм одоо маш олон хүмүүс байгаа. Чи битэртэй уулзаагүй уулзаагүй ч хүмүүс байгаа. Нэг юм айцд орцсон. Нэг юм хүлээс нь өргөцсөн. Нэг сахил хүртсэн биш шал давдаг гэх чинь нэг бөө болох гээд нэг хүн шав орсон чинь нэг юм боол шиг болцсон те. Эсвэл бүр нэг юм өдөржин хар зодол цохиулдаг. Цохиулдаг. Бүр надад нэг 2 4 5 жилийн өмнө нуруу улаан ярен болцсон юм шүү дээ. Яасан гэсэн чинь зүгээр ингээд нөгөө яасан гэлээ тэр хөдөө явахаас өмнө нэг ажил амжилж очсон ч сэвтсэн бодорцсон байна гэдэг. Энэ нийгэмд ч одоо юм болгон тийг сэвтэж бузартаад өгөх чадах гэдэг үл ер нь бөө байж яах. Болж хэрэгтэй. Бүр дороотод байгаа бүр дороотж ийн гэж байна. За нэг юм байна гинэ. Одоо жишээлбэл энэ 3 жил гэдэг юу бол юу бөөгийн дэгжээг ёс жишгэнд бол байдаггүй мэн те. Энэ бол зохиомлоор гарч ирсэн. 3 жил одоо над дээр байх ёстой. Миний үгнээс гарахгүй. Миний хийхстэй намайг хаа юугаа газар дагаж явах ёстой. Зан үйл хамжих ёстой гэдэг. За ингээ хайрцагладаг гин. Өөртгий бол тэгэл одоо ингээд өөр хүн ингээд сонгоод өөр багшигаа олчлоо гэж бодъё те. За тэгэнгүүт нөгөө нэг хуучин багш нь аав чин зүгээр ээж чин зүгээр. Хизээ зөвхөрч харах гэж өвдөглөөд зөвхрөө орж иргэж харна. Гашаар орооч юм шийдсэн ингээл дарамтлаад одоо юу юм бэ? Бараг тэр хүн одоо бараг бөө болсондоо нэр үнэхээр харамсаж байгаа хүмүүс үуч бас зөндөө байна. Тэр чинь нэг юм өчүүхэн сэтгэж байгаагийн л хэрэг. Дээрээс нь өөрөө төрөлцсөн байгаагийн хэрэг. Туслах цагтаа тусалсан бол тэгэл тэрл шүү дээ. Тусалж чадаагүй бол харин тэр нэг балсан юм чинь хин нэгийг засч өгвөл харин баярлах юм шүү. Тэгэхгүй ингээл одоо яг наатхан шиг чинь зүйлсүүд зөндөө байна. Одоо би түрүү ярьсан ш нь тэр 3 жил дээр нэг юм хэлэхэд ийм бүг ёс байсан юм. 3 жил юу гэдэг багшаараа нэг онгодоо дахиулдаг ч юм уу те гэдэг ч юм уу те. Тэгтээ чинь заавал нэг бас нэг жил заах бишээ. Тэр хүний нэг юм ингээл өдөржин шүнж хаа явсан тийш явыг бол тэрэнд нь явал энэ ийш явыг бол тэр болгонд нь явал ингээд байх юм биш. Тэр чинь нэг юм итгэл сэтгэлээрээ нийлэх хэрэгтэй байхгүй. Хүсэл тэмүүллээрээ явах хэрэгтэй байхгүй. Мэдээж энэ чуулгаас байгаль дэлхийд зөрс бүх хүнд бас нэг янз янзын байгаа шүү дээ. Тэрнтэй тэр багшаагаа дагаад одоо нөхцөл байдал хүсэл тэмүүлэл юм байгуул бас нэг явуулгүй л явах те бас байна л да. Гэхдээ тэр чинь нэг юм алавдлагын ч юм уу те. Ер нь боолчлоод бүр ингээ хайрцагалцсан гашаар оноосож гаргад хөвж байгаа. Бүр ийм болгоод бүр амьдын тамд орчлоо гэсэн үг. Тэгээд үнэхээр болохгүй бол тэгэл тэр хүн явна шүү дээ. Үнэхээр тийм байгаад орчинд тийм уур амьсгалд тийм утгагүй яс уламжлал гэж нэрлэлсэн зүйлд хэн байхыг хүсэх. Бүр явах хэрэгтэй, бүр хаях хэрэгтэй. Зоригтойгоор тэглэгээ чамд ямар ч юм болохгүй. Магадгүй араас чинь янз янз юм ярих баг. Тэр хүн өөрийнхөө өчүүхэн байдлыг л ахин дахин баталж байгаа юм. Яг тийм ээ.
би чамд ингээл одоо бараг ингээд яаж яхад нэг юм тэр чам одоо яг үнийг хэлэхэд бол үнэхээр өчүүхэн яг үчийн үнийг хэлэхэд юм үзэг үний шинж. Байнгын нэг паразитлж амьдрах гэдэг шүү дээ. Шимэгчилж амьдрах гэдэг шүү дээ. Тэгж өөрийнхөө хэрэгцээг хангах гэдэг шүү дээ. Яг үнний зорилго нь бол тийм л байгаа. Түүнээс тэр нэг явс уламжлалтай авч. За яг мэдээж багшигаа дагаад суралцаад явах хийх юмаа хийгээд тэгээд мэдээж тэр хүн өөрийн зам өөрөө өөрийнхөө хийх юмаа хийгээд явна шүү дээ. Мэдээж багштай талархах нь багшигаа хүндлэн тэ. Мэдээж тэр чинь тодорхой хэмжээнд харилцаа холбоо байж л байна. Тэгэхээр эн чинь юу хэлж ийнэ гэхээр бид өөрсдөө мэдхгүй байж мухар сохроор юмыг дахан дураж итгэж үтээд тэрнээс болж өөрийнхөө зовлон тунгаад байгаа. Харин тиймэрхүү нэг мухар сохор байгааг нь нөхдүүд мэдчихэд тэрэн дээр нь аястай айхтар тоглолт хийгээд байна. Би юмыг үүсгэх гэдэг юм биш. Надаас хүн өөр байж болно. Тэглээгээ тэр өөрийн буруу гэсэн үг биш. Ихтэй нэг юм байж боломгүй утга учиргүй юм чинь болохгүй байхгүй. Чи нэг юм доромжлол биш тий. Тий. Одоо нэг юм шашны нэг юм калт маягийн баг үүсчихэд байгаа байхгүй. Тэг бөөгийн нэрээр тэг нэг юм калт маягийн тэр нь тэгээ нэг юм тухайн тэр нэг одоо нэг бүлэгмээ баг нэг юм зохион байгуулж хүний бүх юм ирэх ашиг нийтцэн тэр хүний дур сонирхлыг бүх юм ингээд нэг хэд нөхдөд хангаж явах хэрэгтэй юм шиг. Тэг хүсэхгүй байсан ч за нэг тийшээ явлаа бол хүсэхгүй байсан ч явсангүй барьсангүй ирсэнгүй өстой чи ингэнтийг нь өвдөж зовно өстой болохгүй боллоо гэтэл. Тиймээс бол хүн явах л хэрэгтэй. Нэг л юм үний юм лээ. Муу багшаа шавж цугтаач л таар. Харин муу шавьяас багш цугтаач л таар. Наач өстой ямар гоё үг вэ? Тэгэхээр зөрөгтэй зүрхтэй тэгээд өөртөө сайн бодоо тунгаагаад энэ нь үний юм байна, энэ нь худал юм байна. Хэрвээ худал зүйтэй ингээд нүүр тулсан бол зөрөгтэй холдоод үзээ. Өөр багшаа олоо, өөр зам мөрг гэрэлтүүлж олоо л гэж л ерэн зөвлөж хэлэх нь бол. Гэхдээ тий яг өөрийнхөө өстө жинхэнэ тэр итгэл сэтгэл нийлэх багшигаа олох л ёстой шүү дээ. Өдөр итгэл бүр хүний зүйлсийг энэ чамд захгүй байна гэж авдаг ч гэж байгаа шүү. Наад эм их чинь чамд захгүй, чамд таарахгүй, чамд ерөөсөө таарахгүй байна. Муу юм татаад байна гэд авдаг ч гэж яах шиг. Читэй арай л инээдтэй хэрэг. Би зүгээр ийм хөндө жоохон дургу шүмжлэлтэй ч байдаг. Тэгээд тэрийгээ ч зөндөө хэлчихсэн. Тэгэхээр тиймэрхүү нэг юм сонин юмд орчоод яаж чадахгүй бол зөрөгтэй л байх хэрэгтэй. Тэгтээ тэрхүү тэнгэр байгаа. Тэнгэр төмөнүүдтэй. Тэр тэндээс харж л байгаа гэж бодчих. Тэгвэл сайн мөн хинний талд үнэн байгаа. Тэрний талд тэнгэр онгод чинь байж л байгаа. Үнэн ялдаг л байхгүй. Ямар ч байсан. Хотл хормогийг үргэлж цагийн ирэхэд үнэн ялдаг л байхгүй. Тиймдэж нэг бямбирын чухал хэлсэн байгаа шүү дээ. Бөөм мөргөл бол хамгийн шударгуу юм а гэж. Хамгийн шударгуу юм. Тий. Бөөгийн хийсэн буруу буцаа дөрөөр засалгүй гэдэг. Энийг бусдыг айлгаад л алан шулн үргэлж юм хамт баймаа. Одоо тийм хэлэг, одоо ийм үг, одоо тэг гэдэг бол харин тэндээс тэр хүн бол бардам гарч бол тэглээ гэж хам муу юм болохгүй. Харин яана надад муу юм болох үү те намайг эргээд ингэчгүй те гэдэг айдас авах юм бол харин тэрэндээ бүдэрнэ. Хүмүүс чинь өөрт байхгүй зовлонгоо өөрөө бүр мухар сохор сүсгээсээ болоод хайж очоод өөрт байхгүй зовлонгоо бодит толгоод шүү дээ. Яг л хин нэгний үгэнд автаад өөрийн нэг юм дүн хит шинжилгээ одоо нэг юм бодож тунгаахгүй итгэл надад ингэчгүй надад тэгчгүй те маргааш нэг юм болохоос яана тэрнээс л болчлаа гэл улам бүр айцаараа нэг юм сони юм дуудаал даллал би бас энэ бөөм өргөлөөс гадна энэ бодлын хүч энергийн хүч эдгээр их зүйлийг аюух судалдаг бас ер нь итгэдэг нэг юм бодол сэтгэлдээ тээсэн зүйлээ хүн амьдралдаа татдаг гэж би итгэдэг хүн өөрөө нэг юм өөрийгөө соронз гэж бодож байгаа хэрэгтэй тэр соронз өөрөөсөө ямар долгион гаргах чинь түүнийгээ татна. Тэгэхээр би баян хэлдэг байхгүй. Чи өөртөө хоёр ертөнц байна гэж бод. Нэгт чиний дотоод ертөнц нөгөөх нь хорвоо ертөнц. Дотоод ертөнцтэй чи юу бүтээн хорвоо ертөнцөөс түүнийг авна гэж. Тэгэхгүй ингээл янз янзын хүний үгнээс айгаал тэр чин зүгээр үг байх байхгүй.
нэг чамайг ингэндээ, чамайг тэгэндээ гэдэг тэр нэг үг л байгаа. Тэр үгийг чи итгэж айж имэх юм бол харин тэр үг чинь бийж магадгүй. Тий. Айц гэдэг зүйл харин амилж магадгүй. Тэгэхээр зоригтой, бардам, итгэлтэй бай. Үнэхээр чи мөнх тэнгэрээ шүтдэг, уул ус байгаль дэлхийн онгод тэнгэрээ шүтдэг хүн л юм бол чиний талд үнэн байх чамайг яавал гэж. Тэгэхээр нэг юм итгэл шүтлэхийн нэг юм хүлээсэнд орчоод хин нэгний нэг юм талбайд айц хүүцтэй дургуй зүйлээ хийгээд тий хүсэхгүй байгаа зүйлээ хийгээд ил дээр зодуулаад доромжлуулаад хармаа хотоо тэмтрүүлээд байгаа бол тэндээс эртгэн болох л хэрэгтэй. Харин болж чадахгүй л тэр хүний л өөрийнх нь л буруу. Өөрийнх нь л буруу даад бодоосмор хохино гэж хэлэх нь хайшин. Гэхдээ болж чадахгүй тэгээд зууралдаад олон сар жилиг бараад байгаа бол одоо тэгэл өөртөө л гомдох хэрэгтэй. Одоо тэгээд нэг хамгийн хогийн юм байна л да. Яг шодрог хэлэхэд бол сайн багшаа оол гэж байгаа. За тэнгүүтлээ ахаад нэгэн дээр очингууд юм 20 багш нь хоорондоо юм торон юм холбоотой байдаг. Яг тийм. Одоо иргэн А гэдэг багш байлаа, Б гэдэг багш байлаа. А-гаас салаа Б дээр очингууд нөгөөх нь яг л нөгөө зарчмаараа явдаг. Дээд хүмүүс одоо юм судалгаагаа сайн хийж чадахгүйгээр л юм яг 20 ч юм уу 30 ч юм уу дээд бүгд хоорондоо холбоо сүлбэтэй. За тийм юм байгаа шүү, ийм юм байгаа шүү гэд хайрцагчдаг байгаад байгаа байхгүй юу? Яг тэр нэг сүлжээ маягийн байгаа тийм сүлжээ одоо тэр нэг техник орфлемийн сүлжээ гэдэг шиг л тийм болцорсон. Яг тэгэхээр чи нэг өөрийн гэсэн нэг суур мэдлэг бас нэг юм байна шүү дээ. Тэгэхээр яг хөө тэгэл одоо хин нэг хайж байгаа янз бүрийн хүнтэй уулзсан шүү дээ тий. Уулзсан. Үнэхээр тэр хүн өөрийгөө бөө болох өстой хов төрөгтэй хүн гэдгийг мэдж байгаа бол хүмүүстэй уулзсан. Тэгээ чамд нэг өөрийн гэсэн нэг юм үнэн бас зөв нэг мэдлэг мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ тий. Гэхдээ би яг үнийг хэлэхэд хүн өөрөө энэ итгэл үнэмшил сүсэг бишрэлтэй хитрхи туйлширхаар сохорчдөг байхгүй. Бараг зарим төр зодол нүдлээд байгаагаа бараг миний л муу гэх биел бодсоч чичгээ бараг итгэв байж байгаа. Сохорчдөг байхгүй. Тэгэхээр юмыг хитрхи тэгж нэг юм балаа болтлоо явах биш. Чиний итгэл шүтлэг чамайг айдас түш амар тайванд хөдөлдөг байх хэрэгтэй. Бусдыг шүтнэ гэдэг одоо энэ тэнгэрийг, энэ газрыг мөнх тэнгэрээ хөх мөх тэнгэр хүс талтан дэлхийг онгод тэнгэрээ өвөг дээцээ ч юм те итгэж шүтгэхэд байгаа бол чи тэр чамайг сайн сайхан зүйлд хөтлөж байгаа гэдэгт итгэж шүтнэ гэхээс биш чи нэг юм айцтай те нэг одоо зах руу ороод гараад ирэхэд бодорцсон л байна л гэдэг гэж байгаа ч одоо тийм утгагүй юм гэж юу ах вэ ч тэгээ гадаад дотоод яваад нэг буудал чи хонох шаардлага болно да. За тэгэнгүүт чи бузарцсан байна чамайг угаалганд оруулна. Одоо тэгвэл бүр нэг юм хэцүү юм шүү дээ. Жишээ нь хэлж би ч ер нь одоо энэ тэрнгээр их яваад хаан чи юу болоод хоноод унтаа сурцсан. Тэгэхдээ би энэ амьдралтаа юу гэдэм янз янз зөв зүйлсүүлдэг ч юм тиймэрхүү ер нь хийлгэж байгаагүй. Тэг шаардлагач байхгүй. Тэгэхдээ тэргүй энэ дэлхийгээс хаа зайлах вэ? Тэг яг мэдээж тодорхой хэмжээнд бас хүнд унтахч болох газар орж болох газар үгүй юм байж л байгаа шүү дээ. Гэхдээ нэг нийгмийн зарчмаар бас тэгэл эн чинь хорвоо ертөнд ч ууж бас хүн юм үзэж нүд тайлж ажил төрүүлж идэм аялал зургаалгачд маа нэг тийм гарна шүү дээ. Явна шүү дээ. Тэгэхээр тэр болгонд бозартаад байдаг бол одоо тэр бозар чинь насаараа арилахгүй юм шүү. За тэгэнгүүт л одоо өөр багш хайж явахаасаа бүр одоо ингээ бүр арганд барагдсан хүмүүс вирус одоо ингээ зүгээр л авцсан л үн юм чинь ингээ багшгүй ингээ авчих. Зүгээр л ингээл нэг заа нэг хаяа таныг болгосон болол ингээл ийм бодолтой хүмүүс бас асар их байд юм байна. Яг тэр нь зөв үү? Тэрийг шууд энэ зөв бас буруу гэд шууд шийдвэрийг эцэг үр дүн гаргаж болохгүй. Тэгээ бөө бол угаасаа багштай л байсан хэзээ. Яг одоо тэр дэлдэмийн зарим бол багшгүй бөөлсөн литр гэж ярьдаг юм. Гэхдээ тэр аав ээж тэр нас бөө хүн байсан, бөөтэй байсан гэх хүн ахгүй бөөнөрийн дунд өссөн ч үт юм. Тийм бөг, тэрэн бөө, тэрэн биш шүү, тэрэн бөө гэдэг тэргэл. Одоо бол нэг олон багшгүй бөөнөр байгаад байгаа юм чинь яг чиний хэлдэг шиг нэг багштайгаа ойлголцоо болоод салж хараад багшгүй бөөлчод байна л та. Гэхдээ тэр чинь бас эрсдэлтэй.
яг одоо стол өнө авьяас бэлэгтэй байгаад ундраад одоо чадах хүн байхыг үүсэхгүй л дээ би үүсэхгүй. Гэхдээ л ер нь бид нар чинь нөгөө нэг юм бөө мөргөл гэдэг зүйлээс нэлээд хүн дэрүүд арх ахиж ингэж сэргээд янз янзын ороо бусгай юм гараад 9 шидийн мэдээл төрөлтөө нэг юм байхад уг нь болж өгөх хүн багштай л байх хэрэгтэй. Жишээ нь би бол багштай л бөө. Багшаас ойлгож авах зүйлээ ойлгож авч цаашаа ч гэсэн өөрөө хичээж зүтгэж л явсан. Тийм. Тэгэхээр би ер нь хүмүүсийг бол их сайхан багштай л байх хэрэгтэй гэж үү. Ядаглаад хүнийг хүнээс юм сонсож суралцаж тий түүнийг хөгжүүлж явна гэдэг чинь бас нэг өөр шүү. Тэгэхгүй ингээд за нэг багш шүү гэд бөөнөртөө би таарж байгаа юм. Тэгэхээр нөгөө хэрэлдээд муудалцсан нөгөө багшийнхаа л яг нэг юм одоо нэг юм хим маягаар л замнаад идэг байхгүй. Нөгөө кофе фест тэрэл. Тэр нөгөө ухамсарт нь тэр л байгаа учраас түүнийгээр өрөөч мэдгүй ингээд датцсан. Тэрнгээр яваад идэг байхгүй. Тэр нь одоо нөгөө нэг бидний нөгөө жоохон үгүйсэх талаас хандаад нэг орчин үеийн хитрхи нэг юм болцсон юм шиг тэр хим маягийн ч гэсэн байгаад идэг. Тэрнгээр яваад идэг. Тэгэхээр ер нь зүгээр бөө хүнд бол багш байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ подкастыг үзэж байгаа хүмүүс бол асар их судалгаа хийж хэрвээ одоо бөө болох гэж байгаа бол хэрвээ тийм амар дарамтанд байдаг бол нэгийг бодож хоёрыг тунгаагаар айл гэж хэлээ да одоо тэгээд. Тийм уг нь одоо нэг ийм юм байгаа. Бид бол ер нь энэ цаг үе бол одоо энэ нийгэм л ингэ жоохон иймэрхүү болоод байгаа болохоос ш нэг айгуу сайхан цаг үед амьдарч байгаа. Хамгийн амар тайван цаг үед. Маш их тийм хайтахан цаг үед амьдраад байгаа. Яг нэг зүгээр нийгмийн янз янзын байгаад байна шүү дээ тий. Тиймэрхүү асуудлууд байгаа болохоос биш одоо ямар ч сан чамайг бөөлөхөд хинч чамайг одоо бодчихгүй шүү дээ. Тэгээд жишээ юу гэх юм одоо хүн итгэж шүтгэн чөлөөтэй тий. Тэгээд дээрэс нь мэдээллийн хэрэгсэл ямар их хөгжсөн билээ. Хуучин нэг тэр одоо хүн ямар нэгэн зүйлийг судалж мэдхийн тулд бүр ялангуяа тэр одоо хуучин судлаач тэр мөг судалж мэдхийн тулд хичнээн олон хол замыг ямар хэцүү замаар яаж зовж хурж туулж бүр хүчнээ болдог байсан биз дээ. Одоо бид нар ингээл барыг нэг юм цахим ертөнцөөс ширчлэл янз янз юм яваад шүү дээ. Уг нь хитрхийн амар тайван цаг үед. Тэгвэл нөгөө нэг юм судалж ойлгож мэдээхээр хитрхийн нөгөө нэг сахчихсан мэдээлэлд төөрчих гээд идэг. Тэрийг нэг жоохон баримжаа тавьж үзэх хэрэгтэй байхгүй. Янз янзын сахчихсан мэдээлэл төөрсөн. Тэгээ нэг хүнтэй уулзах нэг юм байна. Нөгөө хүнтэй уулзах нэг юм байна. Интернетээс нэг юм байгуул янз янзын юм ярьсан хүмүүс гараад ирнэ тий. Тэгэхээр ерөн зүгээр болж өгвөл тэр мэдээллийг өөрийнхөө ухамсарт шүүлтүртэй л авч үзэх хэрэгтэй. Тэгээд ер нь болж өгвөл өнгөрснийг л судал. Ер нь бөө мөрөглийг бас ойлгоё гэж өгвөл ер нь Монгол ёс уламжлалаа л сайн судал. Тэр ахуй ёс уламжлалыг тэр байгаль дэлхийгээ хайрлах тэр ёс уламжлалыг тэр Монгол ёсыг л сайн судал. Монголын өөх түүхийг л сайн судал. Тэгвэл тэндээс чамд нэг юм ойлгогдно. Чи тэр мэдээллийг мэдлэг болгоод мэдлэгээ эрдэмээ чадвар болгоод явж болно. Тэгэхээр юм жоо шүүлтүртэй хандахгүй бол уул нь бид нар бас их айтайхан цаг үед л амьдраад байгаа. Их амар хэлбэр цаг үед. Энэ цаг үед бөө болж байгаа хүмүүс яг зовлон ярьж л байна л та. Тэгээд байж л байгаа хүмүүс цаг үе үедээ хүний зовлон өөрөөр л байдгаас хойш. Заавал өөрөөрөө бусдыг бас нэг дүгнээд иж болохгүй. Өөр дөрөө жишээ аваад надад болдог юм тэр хүнд болдгоо ч юм илүү. Тийм. Гэхдээ ер нь бид нар бол үнэхээр эрхэлж амьдарч байгаа цаг үед байгаад байгаа юм. Миний одоо хувьд бол би танаас нэг юм асуухад одоо тань дээр одоо ингээд би ингэчлээ тэгчлээ гэж зовлонд орсон зовлонгоо татсан баг бөө болоод бүр амьдраланд ороодсон ингээ хайр цэглүүлсэн хүмүүсүүд зөндөө ирж байгаа хэ. Хаарддаг л юм. Тийм. Тэрнээс тэр болгон хүнийг одоо жишээл та наа ингээ шаваар аваач ч юм уу те. Надад ингээ замчлаач гэвэл та яг юу гэх вэ? Энэ яагаад ингэж асууж ийм гэхлээр одоо жишээл 30 асуулаа гэж бодоход баг 20 ерөөсө баг таныг хүлээж автгүй гэдэг байхгүй юу? Гэхдээ тэр одоо яг одоо энэ дээр бас нэг тайлбар өгчөөд зарим зүйлс дууг нь яг бодтор бол миний шаардлага байхгүй зүйл хүмүүс асуугаад байдаг байхгүй. Жишээ нь би тэр ноён нуруу гэдэг юм мэдчихв. Над бол тийм ерөөсөө сонирн биш. Тийм гэдэг ч юм уу тий.
шинэ тэр хүний асууж байгаа зүйл бол нь өөрөө бодоод шийдчихвэл уг нь болцохоор зүйл байхгүй. Би нэг зүйлийг хүмүүсийг ойлгочихосоо гэж хүсдэг юм. Чамайг чадахгүй гэдгийг эцээ чи шийднэ. Нэг үзмэрч биш, нэг лам биш, нэг бөө биш. Тэр хүмүүс өөрөө чадахгүй болохоор чамайг чадахгүй үжилж магадгүй. Гэхдээ эцсийн бүлэгт чи өөртөө итгэж байгаа бол мянган хүн чамайг үгүйсгсэн чи чадхал юм. Тэгэхээр би хүмүүсийг өөрийнхөө амьдралд хариуцлагатай тийм хүн байхасаа гэж хүсдэг. Тэгэд яг бодитоор миний тус шаардлагагүй. Үгүй яах вэ? За хамаа алга нэг ингээл нэг мэрэг төлөг тавиад нэг буултайхан дагуу нэг юм хилээд гээд нэг яваад ээж болно л доо. Гэхдээ тийхээс илүүтэйгээр миний хувьд бодол зорилго бол хүний шүтлэг гэдэг тэр хүнийг улам бүр ухамсартай, улам бүр ухаантай, улам бүр хөдөлмөрч, улам бүр уран зоригтой хичээнгөө болгож ингэж явдаг болохоос биш нэг мэрэг төлөг төөрсөн мунхаг болохыг хилдэг байхгүй. Тийм би ерөөсөө яг юу хүсдэг вэ гэхээр тэр монгол хүн бол тэр за үнэхээр тэр бөө мөргөлдөг хүн бол тэр мөнх тэнгэрээ шүтнэ, уулс байгальтгийг шүтнэ, түүндээ итгэж шүтж байгаагүй чинь энэ амьдралд өөрийгөө нэг юм харж дааж байгаа гэдэг уран зоригтойгоор зүтгэн, зорин тэгээд хүрнэ тий. Үнэн шудрах хөдөлмөр түүний үр дүнд итгэж амьдрах. Түүнээс нэг болсон болоог юм төөрөлдөв. Тэгэхээр ингээд нэг юм заримдаа яг хүмүүсийн ингээд ирээд уулзж байгаа зүйл нь жоохон харамсалтай санагддаг. Ингэтлээ ингээд нэг мунхарцсан байх ч гэжтэй гэж уг нь энд миний шаардлага байхгүй даа гэмээр. Тэгээ хүн чинь одоо нэг нийгмээрээ нэг юм үзүүлж харуулдаг нэг юм бөөхөр нэг юм үзмэрчээ тэгээ нэг юм ах хоёр зүр юм аа л ингээд асууж идэг нэг юм шиг ойлголт төрчөөд байгаа юм. Тийм ээ. Тэгтээ хорвоо дээр байгаас тээ чи ямар нэгэн зүйлийг үнэн сэтгэлээсээ зорж ичгэж тэмүүлж байгаа тохиолдолд чи түүнийг олох л болно. Тэгэхээр олон хүмүүс одоо бөөнөр байна. Үнэхээр бөөлөх онгод тэнгэртэй бол тэр хүн хаа нэгтээс хин нэгнийг олох олно л доо. Тэр байга 10 удаа олоогүй ч болно л доо. Тэ. Гэхдээ нэг юм зөвхөн нэг юм одоо хүмүүс гэдэг би ингээд нэг юм шав орж болох уу гэтэр гэлтэй. Тэгвэл одоо би шав авахгүй гэд хэлнэ шүү дээ. Тэгвэл би ямар хүн шав орох бол гэд асуугаад байдаг байхгүй. Би яаж мэдвэ? Өндөр намхан өргөн бүдэн хөгшин залуу гэж хэлдэг юм ш. Би зүүдэндээ харах уу гэтэр гэд. Одоо энэ сүүлийн үеийн хүмүүсийн зүүд чинь бүр нэг юм зүүд нь хүртэл нэг амар сонирн болчиход шүү дээ. Ямар яаж тайлмаар юм нэг юм тайлгүй нэг юм холион бантан шиг болчиход шүү дээ. Тий. Тэгэхэр чи нэг юм заавал нэг юм хитрхи нэг юм зүү зүн гэдэг юм гэхээс лүгээр бас нэг юм бодтой нэг юм тэ нэг за нэг ийм хүндэл нэг шав орчих юмсан нэг юм мэдлэгтэй чадвартай ч үт юм уу бас нэг хүнийг их сэтгэлтэй ч үт юм уу тэ нэг тодорхой хэмжээний нэг юм мэдээлэлтэй байж тэгээд одоо тэгээд хийм хүнийг одоо үнэхээр олдог бол ёстой нэг одоо үнэн сэтгэлээсээ гуйж л одоо тэгж орох бахтай наах хэсэг нь тэр хүний юу бахтай тий. Би нэг зүйлийг анзаарахад таны шавнарыг ингээл ажиглаад хахад аяйгуу гоё тийм дэгж аягтай санагдсан. Хоёр дахь юм бол би одоо ингээл нэг зөөр ингээд дунд нь суучж байгаа штэ. Тэнгүүт одоо нэг өөр одоо гал за шууд гал гэд ярьчих те. Өөр галд оронгууд одоо би чамаас төрүүлж өгсөн. Чи тэнд суу. Чи хамгийн сул тусан чи тийшээ суу гэдэг. Тэнгүүтлээ ингээд аль нь багш нь мэддэхгүй хин нь яг багш нь мэддэхгүй одоо тэр дунд төрч бас хөөрхөн юм нэг левел ранк үсээд байгаа юм хаашаа. За тэнгүүтлээ тэгээд айгуу гоё засарцсан. Айгуу гоё ухаарцсан. Одоо жишээлбэл бүх өөрт байсан муу мухай зүйлээ хүртэл ингээд хоригдсон хүмүүсүүд хүртэл байд юм билээ. Тэн дээр бол би бол үнэхээр биширсэн, үнэхээр бахархсан. Тэр яг тэр хүмүүсийн өөрсдийнх нь нөгөө нэг бас нэг юм хичээл зүтгэл байна л та. За тэр нэг юм дээр доор гэл юм биш. Намайг ч гэсэндээ анх бөө өтер болж их нэг тим байсан. Нэг дугуй гэрийн хаант сунсан яхав дээ. Яг тэр бүхэн хооронд чи тэнд нэг багт чи ингэж ядалцаал. Одоо бүр ингэж байгаа юм. Би чамаас арай өмнө хонгод оруулсан дээр нь суна гэл тэгэл тиймэрхүү дараалалаараа суудаг. Тэр чинь нэг юм бөөгийн ёс гэхээс л нэг ямбаны л юм багхгүй да. Ямны л юм багхгүй да. Тэгэл нэг юм нэг газар ороод ингээд гэрт тойроод суучихад хүртэл төөхтэй. Тэгэл тэрнгээрээ нэг юм нэгнтэйгээ нэг юм үл ойлголцсон тий. Тэгэл за миний юм би хараад дээр болсон чи миний юм дээр үлгөгдөн гээл ингээл.
Тэгэл араас нь чинийх шүү гэл. Зүгээр ороод ингээд газ амжуулчих юм тэр чи хийзээ яалаа. Чи энэс арай өмнө баха гэл бүр. Тэгэд ягус тэр хүмүүс чинь нэг хоорондоо бас яг би зүгээр үгүйсэх гээд байгаа юм биш. Яг миний харж ирсэн л зүйлсүүд. Тэр хүн зүйл дээр ингээд бас юм хацалтаад идэм л хиймтэйгээ. Би чиний дээр биштэй. Доор биштэй, дээр биштэй гэтэр гэл ингээл юм. Тэр бол ямбны юм байхгүй. Би бас зөндөл харж лээсэн л. Одоо жишээлбэл нэг ингээд нэг за нэг 5 шав бослоо гэж бодлоо тий. За тэнгуүтлээ нэг хамгийн түрүүнд буусан дараа нэг 2 минутын өмнө ч юм уу 2 минутын дараа ч юм уу яг тэр тэрүүгээр ингэж суудаг гэнэ. Тэрийг нь мэдэхгүй л ингээл дотор нараа суудсан чи өө тийшээ суу тэр үүдэнд суу. Би чи одоо чиний дээр минь одоо жишээлбэл тэр 5-ынхаа бараг толгойлагч нь ухааны ийм дигж аяагс байдаг. Жиг чайг. Би бүр хараад бүр шокерсэн шүү дээ. Өө юу вэ? Ямар гоё зүгээр л ингэж мэдэм хийрдэггүй зүгээр яг айгуу гоё хүмүүсүүд байт юм бэлээ. Тэг яг одоо тэгээ бас бүх юм үгүйсгээд байх нь хэцүү юм. Тэгээ тэр нэг дээр доор суудгаараа тэгээ тэр хүмүүстэй тэгээ тэрнгээрээ болдог бол одоо болол явж л байх хэвээр. Гэтэ нэг тим юм тэгээд нэг хормын төдийдл задардаг. Би маш олон юм тэгэл задарч байгааг харчихсан. Маш олон хүмүүс. Бүр нэгийг найзаахаа ихчээстэ гэсэн хүмүүс зүгээр л чи дээр суулаа би доор суулаа гэдгээс болж нэг үзэхгүй болоо салж байгаа хүмүүсийг амар харчихсан. Тийм яг тэрхэн хоорондооч боловч тэр хизээш нэг юм тийм үнэн бат тийм оршил үлдээдэг байхгүй. Дэлхийн хинийхээ сэтгэл зэв болол эргээл үзэн ядалтаал эсвэл нийлж наргаал эдгээр чи их гой заяа эхлээд эхлээд нэг ах トゥ найз нөхөд одоо ягсан шидэм болно. Тэгэл ийч хөтэ гадаа зорн наргид цингэн ихэндээ их л сайхан бараг л одоо хамт үйлээл дуулах нь холох. Дараа нь тэр нэг юм ялахгүй юм чи нэг юм хормын төдий тэгэл чи тэгээ өстэй энэ ингээ өстэй гэж нэг үзэн ятал салдаг. Би бүр маш олон юм марцсан. Тэгэл ер нь их тийм одоо энэ бөөгийн галууд гэж хэлэх юм уу тийм наргаан тэр цингэн нийлж наргицэн гэсэн юм дээр их тийм өөдд үрдэнд хүртгүүл юм тийм. Тэгээ нэг чи би дээр дор гэсэн юм чинь яг юу сурч юу бүтээж яг яасан гэж дээр суух гэж дээр доор гэж яваад байгаа юм бэ. Яг тэр бөөлсөн хугацаанд яг юу болсон гэж. Тэ. Тэрийг энэн дээр энэн доор суух хэвээр ер нь хэн шийдэд байгаа юм бэ. Тэгээд тийм нэг юм харин ёстой хуучин бол юу гэдэм ёстой олон жил сайхан бүлээ төмөн олондоо тос хүрэгцэн бөөгөө бол ёстой тэр нутаг орныхан одоо хаанч очсон ёстой нэг таамал одоо яада гэдэг ч юм уу те тэр бүр хүндлээ те одоо тийм бүх хайрхан бөөч гэдэг юм уу эсвэл одоо зүүн тал руу бол одоо наран бөө өтер гэж одоо бүр тэгж авгаалж цолж хүндэлдэг байсан мөн тэр арт мод олон жил бөөлсөн эрдэм чадaltaй бөөгөө за энэ бол өстой үнэхээр хайрхан бөөшүү гэдэг ч юм уу те эсвэл нутагаараа өөр л тоо тэр чинь эсвэл энэ наран бөө гэдэг ч юм уу те ингээд тэр арт хүн одоо тэр бөөгийн тус дэмийг тэр нутаг хушуугаараа олон хүмүүс хүртээ тэрийгэ бүр зүрх сэтгэлтэй дээдлээд хүндэл биширдэг юм байна шүү дээ. Тийм хүн бол яг нэг гимний хойморч суугаад залуу хойчудаа сургаал айлтаад явах ч нэг буруу ч юм байхгүй л дээ. Зүгээр түүнээс нэг юм төрүүлж өвөө эмээ болсноор дээр дор гэж бол одоо яах вэ тэгээд болтол юм билүү дээ. Тэг надад бол нэг тийм яманы юм бол таалагддгүй юм тий. Тэгээд нэг дуугаа гэдэг хаац ус яах вэ тэгээд. Тэр нэг хоцонраад бас нэг гэрт оруулаад нэг өөлөгдөг юм шиг. Тэр нүртэл нэг дараал маралтай л байдаг юм шиг. Тий, тэгэнгүүт л ингээ ажиглаад онгот одоо тахил цасна гэж яриад байгаа байхгүй юу. За ингээ баахан зулмал асаагаал ингээл тэгээ зулаа дуудаж байгаа гэл тэнгүүтлээ чиний дараа би зулаа дуудана ингээл иймэрхүү зарчмаар явж исэн түүх би тахил гэдэг тэр нэр би нэг юм ерөөсөө жоохон ойлгохгүй байгаа. Энэ олон жил зарим хүмүүс бол бүр олон жил бөөлсөн байгаа даа. 10 жил 10 хэдэн жил. Яг би тийм хүмүүсийг бурдахгүй шүү. Мэдхгүй л байсан юм байна. Тэглээг шүмжилж байгаа ч юм биш. Бас хүний хичээл зүтгэл байж л байгаа шүү дээ. Гэхдээ ингээд тахилтай мөргөн тахиллаа ингэнэ гэл. Тэгээ тахилна гэхээр
тэр хүн ингээд нэг юм тагшинд идээ бодсон. 2 3 зул байгаа. Тэгээ нэг тэмэмэр байгаа. Тэгээ тэр тахил гэдэг юм. Тэгээ эндээ мөрөг би чи яг алийг нь шүтдэг юм бэ? Чи энэ морой шүтээд байгаа юм уу? Энэ тагшинд ийдсэн ааруул арх сүгээ шүтээд байгаа юм уу? Эсвэл энэ тавьсан ширийг нь шүтэж мөргөөд байгаа юм уу? Тахил гэдэг чи өөрийн онго шүтэнтэй зассан тэр идээ будаах л тахил гэдэг байгаа шүү дээ. Тэр тэрэндээ биш чи тэр онго шүтэндээ гүндэл зассан идэл будаа байхгүй да. Тэгээ тэр нь мэдв. Тэгээд айгүй олон жил болсон гээд байгаа хэрнээ онгодоо дахиж үзээгүй гэдэг юм байна. Биш тэрэн дээр жоохон имзэглээд байгаа. Чи ямар ч бөвөө тэр ихлэд өөрийн онгодыг дахидаг байхгүй. Юу тэр уул ус дахиагүйж алтан гац долоон бурхан одоо нэг өгөнд олоод мод ямар тэнгэр ямар уул одоо гариг ирэхс галактик нар сар тагцсан багт. Тэгсэр онгодоо дахиж үзээгүй байна. Тэгэхээр яг би тэрийг шүмжлэх гэдэг юм шиг ер нь жоохон мэдхгүй гай гэдэг чинь тэр байгаа байхгүй юу ерөөс. Тэгэхээр бүх хүн чинь тэр онгодоо дахих хэрэгтэй. Тэр ямар бөөн угсаатны бөө байх нь хамаагүй ш. Тэр бөөдөр нэг онгод ирж байгаа бол тэр онгодыг дахих хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол яг хавар намартаач байт юм аа. Эсвэл одоо энэ жилийн хамгийн сүүлийн сарын сүүлийн 9-нд буюу 29-нд тэр тахидаг байсан юм. Тийм. Одоо бид нар чинь нэг яг Монгол тооллоор саран тоололтой шүү дээ. Шинийн тэдэн гэж явдаг шүү дээ. Тэгээ одоо бол яг бид нэг Европ тооллоор явдаг шүү дээ. Өдрийн нарын тооллоор буюу одоо 12 цаг өнгөрөөл өдөр солигдоод ингэ яваад шүү дээ. Бид нар ч болохоор яг Монгол тооллоор бол одоо Төв Азийнхны барыг тоололтой гэж одоо саран тоололтой шүү дээ. Шинийн тэдэн шөнийн 15 метрийг яваад байдаг шүү дээ. Тэгээд тэр жил одоо ямар жил гарснаа тэр жилийн хамгийн сүүлийн сарын одоо дараагийн жил солигдох сарын хамгийн сүүлийн 9-нд хамгийн наацхан тэр үед тахидаг байсан баг шиний онгодоо тахидаг. Уг тийм яс уламжлал тэр байсан л юм. Байсан л юм гэж одоош байгаа л да зүгээр тэрийг хүмүүс мэдээд авчвал уг нь зүгээр байгаа. Тэр ч гэдэг уг тэр багш хүнлээд хэл сайн ойлгуулж зөвлөх үл ёстой юм л да. Одоо ингээл бодоод үзэхлээр язгуурын бөө гэдэг юм улмал ингээд язгуурын бөөг мэдж байгаа 20 хүн байхад одоо шин цагаар нөгөө бөөгийн бөөлгөөр гэдэг зарчмаар явцсан өөрсдөө зохиодсон баг 80% таа яваад байгаа байхгүй юу. Тэгээд танаас нэг юм асуухад одоо тэр мөнгөн толмол гэж юм байдаг зүйл үү? Ирэх мөнгөн толны хид хидээр нь давхарлцсан ингээл. Энэ дээр би яг тодорхой тайлбар над мэдж байгаа юм байгаа. Одоо энэ Монголын шашин дэлгэрэх үед энэ бурхны шашныг бас дан ганц нэг тэр нэг 400 жилийн өмнөөс тооцож болохгүй л тий. Яг тэр Гэлэгвагийн урсгал бог зонхын одоо үндэслэн тэр Гэлэгвагийн урсгал буюу шарал маргалгаатны шашин Монголд бол нэг бараг 400 жил ингээд яаж. Яг тэрнээс өмнө бол бурхны шашин бол Монголд орж гарч ил байсан баг. Гэхдээ яг нийт ардын дунд тэгж түгээгүй л байгаа даа. Тэгээд одоо зүгээр энэ дээр бас түүхчд янз янзын байр суурьтай байгаад байдаг. Тэр чинь яг нэг их сурвалж л өөр эсвэл нэг тухайн түүхч судалж байгаа хүмүүсийн байр суурь нь өөр болохоор ингээд түүхч жоохон маргаантай байгаад байдаг. Заавал тэрийг ярих гадах шаардлага байхгүй. Ер нь шашин Монгол дэлгэрэх үед нэг юм жоохон соёлын нэг тийм солилцоо маягийн болж байгаа байхгүй. Монголд байгаа тэр шарын шашны тэр ламнар бөөгийн яс уламжлалаас маш их авч хэрэгжүүлсэн. Тэр бөөгийн одоо энэ хүрээний бөө өтрит нь бол тэр шарын шашны соёл уламжлал бас орж ирсэн. За тэгэнгუთ л эндээс нэг харангуут нэг юм шарын бөөч гэдэг юм уу тийм бөөнөр өсөж байгаа юм. Одоо энэ ялангуяа энэ хүрээний тийм бөөнөр хэтэр гэж шарын бөөнөр хэтэр гэж их л байсан. Бас энэ дайн дээрхийн тийшээ тэр юм бөөнөрс. Тэгэнгуთ л тэр чинь нэг юм хоёр янзтай. Юу гэдэм бэ гэхээр тэр шарын бөө дотор номтой бөө номгүй бөө гэж байдаг. Номтой бөө гэдэг бол яг үнэхэрийн хослолцсон. Одоо тэр бурхан сахиус энэ дахин шүтдэг тэр онгод тэнгэртэйгэж нөхцөлтөр одоо тэгээд зарим бөөг ингээд хуучны юм нэг тэр харахаар ингээд хонх дамар хатаг яндартай байдаг чинь шарын бөө. Нөгөө хэсэг нь бол одоо энэ бурхан номын юмтай бол одоо тэрсээд ах юм байхгүй. Тэрсэхгүй гэсэн утгатай. Одоо энэ хүлэн зөвшөөрч. Гэхдээ бас нэг тэрийг илэрхийлж хоёгын дээр нэг хатаг хатдаг ч байдаг юм уу, хонх тавьдаг ч байдаг юм. Зарим бүр юм хоёгын дээр ирэх мэрх ингээд хатцсан. Өтер байгаад идэв. Тэр бол одоо юу гэдэм номгүй бөө ногоод байгаа байхгүй. Одоо тэр үед л гарч ирж байгаа нэг юм хим маяг ондоошлон болоод байна. Түүнээс шүү одоо юм одоо тэгээ тэрийг одоо бас тэгээд яхаа
тийм хуучны бөөнөрт бол одоо тэр мөнгөн тойл литр бол байсан л байгаа юм л та бас нэг. Гэхдээ энэ 20 дугаар зууны энэ бөөнөр харахад тойл гэдэг юм чинь нэлээд сүүл рүү бөөгдөө орж ирсэн. Ер нь одоо бол энэ бүр хойш нь хөвсгөл таашлуугаа тэр таг нь урайхаа талын бөөнөр бол ямар ч тийм толмол байхгүй шүү дээ. Ирэх мэрхвч байхгүй. Тэгээ дарахад бөөнөр идэрч бас нэг тийм амар тийм тойл ирэх итэр юм түгэн бол байгаад идэггүй. Одоо бид нар шиг одоо энэ сүүлийн үед гарч иж байгаа бөөнөр шиг олон давхар зүгүүд идэг юм байдгүй. Тэр чинь яагаад гэвэл нэг одоо бөөнөр олон газараасаа тэнд одоо энэ тэнтэй шахагдаж хавчигдсаар байгаа тэнд илүү их төвлөрж үлдсэн. Тэгээд тэр өргөн тэр уул тайга нэлээд бас тэр уламжлалыг хадгалахад бас нэлээд бас хамгаалсан юм шиг байгаа. Тэгэхээр арай нэг унганд дөрхөө бол нэлээд сайн хадгалаад аваад үлдсэн ч гэдэм юм тий. Тэгээ яг нэг юм мандлын тойл гэж байсан байхгүй юу? Одоо юм лам нарын хэрэгэлдэг мандлын тойл. За мөн энэ одоо нүүр мүрэ хардаг энэ тойл байхаас юм тийм гуйлан тойлыг бас их ашигладаг байсан байхгүй юу? Гоо сайхны тийм тойл байдгийг одоо юм иш миштэй юм барьд нүүр мүрэ хардаг тойлч байдаг. Тэнгуут л нэг бөөч яг нэг ерөөхдөө хүрллийг ашиглаж тойлтой болж эхэлсэн. За бүр анхны хөлбөр нь бол одоо нэг юм чулуу. Тэгээд даалны ясыг бас тойлоор тойлн одоогийн тойл шиг тийм үргээр ашигладаг гэсэн юм чулуу. За тэгээд яваад нэг одоо энэ хөргөний чулуу өтер үүдэн штэ. Тэрийг ч юм бас тойлоор. Тэгтээ ихшл нь хуйгандаа зүтгэж тийм гар онгодондоо барьдаг. Яг нэг хүзүүндээ угалдаг нь бол нэлээд сүүл рүү. Тэгээ явж байгаа энэ шашин дэлгэрэх үеэс ахуулаад энэ тэр мандлын тойлууд бас бөөд айгүйх орж ирсэн. Тэгээ ган тойл гэж бас байсан. Тэр чинь тойлч олон янз байсан. Цоорхот тойл гэж байсан. Цоохор тойлч байсан. Бас тийм датдаг түлхдэг одоо яг энгийнээр ойлгвол тиймэрхүү маягтай ш тойлоо хамгаалтын маягтай. Эсвэл юуны мэрэг төлгөнд байдаг. Одоо тэр налжир удах юм бол жишээ нь ингэж тойл арчиж тэрэндээ харж мэргэлдэг гэсэн. Ингээд арай нэг сүүл рүүгээ илүү их тэр 18 дугаар зуун мөн 19 дугаар зууны үед их тойл илүү их төлхөө орж ирсэн байгаа. Арай наашаага байсан талын бөөнөртөө. Тэгэнгүүтлээ сүүлдээ тэр их чи мөнгө итерээр хийдэг болж эхэлж штэ тий. Тэгээ нэг зарим нэг юм бүр юм Монгол тийм харын бөөнөрт бол бас нэг ганц нэг ирэх мэрх барьсан зураг байд. Тэр юу гэх нэг бөө болохоос өмнө бурхан номын юм шүтэж ягаад үнэхээр онгод тэнгэртэйгээ мэдээ тэрийг ягаад тэгтээ хав тэр нэг юм хаяаггүй ингээд байж идэх ч байд юм уус тийм ирэх мэрх барьсан. Түүнээс яг ингээд хүзүүндээ амар том олон давхар ингээд тойлмолч байд юм ингээд яах ч байгаа юм бол их тийм түгээмэл болон байгаагүй юм. Гэхдээ зүгээр энэ юу Атич бөөч нь угсаанаас шилтгаалаад одоо энэ чинь хорчин бөөнөр итерт бол нэлээ их тийм толмолтой байсан байгаа. Яг тэгээд тэр чинь бурхан номын шашинд илүү ойрхон байсан гэдгээр илүү хурдан туссан юм шиг байна. Тэр нэг юм тодорхой хэмжээний нэг соёлын хувьсэл өөрчлөлтөөр орж л байна л да. Тийм. Яг тэгэхээр тиймэрхүү мөнгөнд сүүл арай сүүл рүүгээ мөнгө зөнгөөр хэрэгэлдэг болсон тийм юм байна л да. Тийм. Бүр тэгвэл одоо бол бүр амар хөвсцэн гэсэн. Одоо тэр толон дээр нь одоо ингэж ажиллаад хахад алт байдаг гэж байна. Diamond чулуу одоо ингэ тойруулаад баха алт эрдэнэс ингэж тойруулж идэг. Яг хөрл тойлонд бол алт ордог юм уу гэнэ. Тий. Алт төр нь ордог байхгүй хөрл тойлонд. Хөрл чинь бас янз янзын металлууд яадаг. Олон холцоор тий. Тий, холцоор ордог. Тэг хөрл тойлонд бол ордог юм. Гэхдээ зүгээр яг нэг юм одоо сүүлийн нэг юм бэлэн болчиход байна шүү дээ. Нэг юм чулуун болоо шийдээд. Яг тэр чинь нэг одоо энэ цаг үед л нэг гарч байгаа санаанууд байхгүй шинээр ингээд хүмүүс боловсруулад ингээд ингэчүүл айтаах юм байна ч гэдэг юм. Ингүүл одоо хүн авах юм байна ч гэдэг юм уу илүү хүн таалагдах юм байна гэдэг талаас нь байгаа. Уг нь энэ талтай бас холбоотой нэг түүх гэдэг нь тэр ноён одоо зүнэг аав гэж ярьдаг юм. 120 нассан бөө өтер гэж. Нэг Сүхбаатартай нэг өглөө кино л энэ дээр л 120 нас зүнэг аав минь андуураа ихтер нэг дүнхургаа ихтер гэж ярьдаг шүү дээ. Тэг зүнэг бөө гэж байсан юм. Ноён зүнэг гэд янз янзаар лавгаалчихсан 120 нассан гэсэн. Тэр бөө бол өөрөө бөөлж байгаад тэнгэрийн тийм буумал тал тэнгэрээс буулгаж ирж исэн л гэж ярьдаг. Тэгээ тэр толондоо юм хатдаг байсан гэтэр гээд. Тэгээ нэг зэрэг нэмхийн өмнө дээр бас гардаг шүү дээ. Ноён энэ юу харагдаж байна гэдэг. Энэ толонд хүнд гайтай над дээлтэй бүх юм харагддаг гэдэг. Хөөрхөн бас тэр чинь яг тэр үеийн нэг кинон утга санаа жоохон шүтлгийг жоохон нэг тиймэрхүү талаас нь харуулах хөл юм байгаа юм л та. Тэгэхээр яг тэгж гартаа барьдаг бас мэрэг төлгийн тойлдог гэж байсан. Зөв. За тэгээд хоёулынгийнхны энэ подкастнаас хүмүүс нэлээх юм ойлгох гэж бодож байна.
эргэлзээнүүд нь нэлээх тайлбарлах байх гэж бодож байна. Их юм судлаасаа гэж бодох байх гэж бодож байна. Тэгээд танд маш их баярлалаа. За